Хай манайхаа нуко дори бай шинэхэн бичлэгтэй тавтай морил. За би өнөөдөр ямар бичлэг хийх чинь гэхлээр бүхэн мэдээж гачнаас хараад ороод ирсэн байх. Би өөрийнхөө турж байсан түүхийн талаар ярина. За тэгээд мэдээж энэ түүх маань одоогоос нэг жил хагас өмнө 2 жилийн өмнөхөөс урагшихыг ер нь бол ярина гэсэн үг. Түүхээ ярихаас өмнө бол би багаас ахуулаад ямар байсан талаасаа ярих гэж бодож харагдах байдал талаасаа гэсэн үг. Мэдээж бичлэгээ эхлээс өмнө та бүхэн маань subscribe дараарай. Хон дээр бас дараарай гэх юм бол миний дараагийн бичлэг орох болгоно. Танд шууд notification очоод та миний бичлэгийг хамгийн түрүүнд үзэж болно. Бага наснаасаа гэх юм бол биеэ дацсан хүмүүс байдаг шүү дээ. Тим хүүхэд гэж өөрөөгөө боддог аахгүй юу? Ээж аав ажилтаа үед нь гэрээ цэвэрлэх, хоолоо хийх ч юм уу те бусад ажлуудыг хийдэг тиймэрхүү хүүхдээсэн давуу болон сул талтай сул тал нь гэх юм бол өөрийгөө ер нь жоохон хайчдаг гэх юм. Өдөө зориулж угаасаа нэг хоолунд хийхгүй хүмүүсийн оройн хоол гэрийнхэнтэй хоол хийхдээ л идэн хичээлээсээ тарж ирээд гэрт угаасаа надаас өрхөн байхгүй болохоор тэгэл байгаа одоо шууд гурлан бүтээгдэхүүнийг шууд иддэг бэлэн гомон дэлгүүрийн бэлэн хоол юм хамаагүй хийддэг гурлан бүтээгдэхүүн чихрэн бүтээгдэхүүн таалах боо гэл манай үеийнхэн бүгд л угаасаа тийм байсан байгаах гэж би бодож байна. Бүгд л ер нь бол ингээл талах маслахар талах юм тэгэл борцог, молко, талх молко гэл би тэгэл явдаг гэсэн. Тэгээс ер нь бол биеийн цэцлэгийн хувьд гэх юм бол яг гэр угаасаа жоохон нэлээд орой хоолоо иддэг. Тэгэхдээ амар хүнд хоол дандаа иддэг. Амар их тийм махтай, тостой тийм хоол иддэг байсаахгүй юу? Өдөржингөө яг нэг гоё хоол гэж юм идэхгүй дандаа ингээл талх боо борцгоор ингээл аргалж яваад орой хоол гэхэр чинь хүмүүс ингээд нэг идэн тэгээ дахиад нэмэн гэл ингээл явдаг гэсаахгүй. Юуээс илүү ингээд энгийн илүүдэлтэй хүүхд болж эхэлсэн гэх юм уу. Туранхай хүүхэд байсан нь ерөөсөө сандгүй. Цэцэрлэг мэтлэгтэй ямар яснаас бол сайн мэдгүй. Гэхдээ ямарсан 10 жил мэлд оронгууд хүүхдүүдийн ингээ форм байгаа шүү дээ. Тэгээ тэнгуут минийх ингээ нэг жаахан ингээ нэг товчин нэг жоохон иймэртүү ингээд явж авдаг гэсэн. За яхан бондгоор тэгсэрнээсээ ингээд тэрийг нуух гад ангийнхан туранхай хүүхдүүдтэй адилхан ингээд сая ингээд форм өмсдөг. Нэг тиймэрхүү хүүхдээсэн маань гэхдээ ер нь бол жоохон бондгордуу л хүүхдээд байсан. За ерөөсөө туранхай биш. Гэхдээ харсан хүүхд ямар бүдүү юм гэж бол хэлтгүү. Зүгээр л ингээ нэг жоохон нэг махлагдуу бондгордуу хүүхдүүд байдаг шүү дээ. Тийм. Хөл ингээд насныхаа үед ингээд турах юмсан гэж боддог байсан юм шиг санагдаад байхгүй бодохлоор ингээд 1 2 дугаар ангидаа хүртэл би ингээд турмаараа турах юмсан гэж боддог заяа. Би амьдралынхаа туршид бараг 100 удаа турж таргалсан байж магадгүй. Амралтаар тураал хичээл орохоор таргалаад зуны амралтаар ингээд нөгөө гэр мөртөө байгаал арай нэг өдөрт ингээд нэг хоол моол ийж идэх юмнууд нэрээ ихсээл тэгэл жоохон унтаж мунтаалаад тоглолоо эсвэл хөдөө явсараа нэг турч мурдаг орнгууд нэг буцаал нарын дотор буцаал бондочдөг зэ. Заримдаа ингээл хүүхдүүд намайг хөөх ямар турцсан ингээл заримдаа хүүх ямар хурдан даргалцсан ингээл. Тэгээ би батгаар угаасаа манай гэр жоохон буруу хоолттой байсан байхгүй юу? Хооллолтын шалтгаан гэх юм бол оройтож хоолоо хийж иддэг. Орой ирдэг байсан учраас тэгэл 10 жилийн хүүхдүүд ингээд надад тийм амар хилдэг. Чамал амар гоё. Эсвэл зарим нь гүчи чамд турах зөхгүй. Чамд яг одоо байгаа чинь л зөхөн мөхөн гээл заяа. Би ч гэсэн баг өөртөө ингээд би турчмал амар гачаар идэх гээ бүр ингээд толгоондоо бүр ингээд хотлцсон. Манай ангийн бандер амар муухай тэгтэйсэн. Яг ингээд жоохон турчмал бид нар чамд бүгдээрээ гуйн мөн гээл заяа. Тэр юм надад ингээд турцхан болол бид нар чамаа гуйн там дээр өрсөлтөн гэлцээ. Тэгэл манай ангийн банд ирэл хэрэг чи турцхан бол хамгийн түн надтай хэрэгчээр гуйж ин гэдэг. Тэгсэр нэм шижиг ингээд турцах юм бол гэдэг ааш тий. Тэ би бүр дотор бүр амар уурал турцхан болон гачинуудыг яад юм аа гэлээ амар заяа тэгэж боддог. Бондор гэдэг өөрийгөө тэгээ мэдэрсэн маш тэг. Ингээ хохтуудтай харьцуулахад туранхай хохтуудтай харьцуулахад нэг 5-10 кг-ийн зүрхтэй л тийм хүүхдтэй байсан. Тэрнээсээ ингээд дуртай юм болгоноос хойш суудаг. Хөлгөөслөг болгонгууд би тэр цэнгэнд бүжинд нормоор идэг ч гэсэн ингээл хараал гэж идэг. Энэ жоохон бүдүүн бондороос ингээд санаа зовдөг тавиг турах оролдлого хийдэгсэн ч гэсэн ерөөсөө нэг үр дүнд хүрдэггүй. Тэгсгээл ингээд хайчдаг. Арай гараал бараг өөр ингээл аваал яваал нэг гайгүй хогтуудын тоонд ороод багтаал ингээл нэг хальтмалт ингээл явдаг гэсэн заяа. Тэгэл тэгсэн чинь их сургуульд ороод за одоо ер нь ингээд турыг л нэг үр дүнд хүрдэггүй заяа. Тэгээд энэ хугацаанд би ойлгохтой нэг туранхаа бас байж үзээгүй. Амар бүдүүн байж үзээгүй. Нэг таргалал, нэг тураал, нэг таргалал. Уулаа төгслөө. Слэр гарлаа. Хоол идэх боломж ингээд ихтэй тиймэрхүү ажил ер нь хийдэг байхгүй. Хоол юм идэж идэх ч юм уу. Амар ингээд ажиллаж байгаа цагаа бүр амар их иддэг ч юм уу. Хийж ажиллаа. Нэг мэдэхэд ингээд жиндэр зогсон чинь бүр ингээд 96 гэдэг чинь ингээд за тий. Амар шоконд орол заяа. Ингээд миний насны хүн хичнээн таргалсан чинь 96 гэдэг чинь бол амар хөвшин хүмүүсийн л жин би бүр ойлгодог байсан заяа. Би ингээд 96 ингээд тоо харсан. Өөрийгөө ингээд харсан чинь бүр ингээд
үнэхээр амар бүдүүн болсон байсан. Өөцсөн гэх юм уу амар давхар өрөөтэй. Уул ингээ яаж таргалсан гэдэг нүүр гуй маань нэг таргалтгүй төрлийн хүн байсан байхгүй юу? Амар хацартай таргалахтаа ингээд эдэс уруу гар хэсгэр нь амар таргалдаг одоо ч гэсэн тийм. Тэгсэр нэг хөлн ингээд ерөөс таргалдаггүй хөлн ингээ нарийнхан заяа. Тэгээд тэр үед нэг тийм. Тэгээд би бүр амар сэтгэлээр унаад байж байгаа. Амар бондор амар бүдүү юм байж хүнд сайн болоод заяа. Ингээд чи ингээ шууд ингээ амар хөөрхөн болъё гоё олъё тэр хүндээ таалагдъя гэж бүр ингээ амар хичээдэг штэ. Яг тийм хүн бодогдож эхэлсэн. Метр сайн болсон хүн маань болохоор амар өндөр, амар туранхай. Тэгээд нэг минитер мөрөөдлийн залуу байсан байхгүй юу? Тэгсэн чи би хажууд нь ингээл амар намхан, тэгснэ амар бүдүүн. Мэдгүй ингээд нэг тиймэрхүү ингээд байгаа заяа. Өдөр ингээд метр сайн болсон залуу ингээд бивчихсэн чинь хажууд нь ингээд амар гоё битэй заяа. Охин ингээл бүр энийг сайн болсон хүн л бүр ингээд хандраал заяа. Бүр нүдэн дээр хандраал. Тэгсэн чинь гинт миний толгойд бүр юм гэл ороод ирсэн заяа. За ингээд яд туурж мураад нэг тань болохгүй бол угаасаа хичнээн энэ хүн ингээд надад сайн болоод миний хүснээр надад сайн болоод ингээд хамт байж гэсэндээ энэ хүнд хичмээр ах үдэ ингээд хажуудаа ийм бүдүүн хүн дагуулаа явж ингэж бодохоор ер нь ингээд хичмээр ахаа гэж би ингээд өөрийгөө тэгж бодоод эхэлсэн заяа. Тэгэл ерөөсө турах ингээд шийдвэр бүр ингээд амар гусан заяа. Хүн чинь яг турах ч юм уу хөөрхөн болох ч юм уу одоо өөр ямар нэг юм болоход хүн өөрийнхөө төлөө биш хүний төлөө ингэж амар ихэлт юм шиг надад санагдсан байхгүй юу. Тэгмээ ингээд сайн мэн болсон хүнийхэн төлөө ч юм уу тий glow up хийх тэр сэтлүүд нь ингээд орж ирд юм шиг надад санагдсан байхгүй юу. Спиннинг чод бүртгүүлсэн. Спиннингт бүртгүүлээд тэгээд дугуй авсан. Дугуй авсан бас шалтгаантай. Миний тэр нөгөө нэг сайн болцсон гэдэг залуу болохоор бүр өвөл зөнгө дугуй унж ажилдаа явж ирдэг тийм залуу байсан байхгүй юу. Тэгээд би амхандаа хамт дугуйтай олчвол хамт ингээ ажил мэл тарж авах үеэр тааралдаад нэг тийшээ явж байгаа юм шиг ингээ явж магадгүй гэж бодоод дуугаа аваад яг болохоор нөө офицероос цааш яадаг хгүй. Тэгээд офицероос ажил сухатар дүүрхтэйсэн. Тэгээд сухатар дүүрэх хүртэл дугуйтай орой өглөөгөө жиж эхэлсэн заяа. Энэ гол нь би бүр өвөл зон саралтгүй явж эхэлсэн заяа. Тэгээд одоо явдаг болж байгаа юм. Тэнгүүтээ ингээд спиннинг давхар явж байгаа юм. Спиннинг нь болохоор бүр аимшигтэй заяа. Ажил маань ингээд нөө 6-гээ тарж байгаа ш. 5-6-гээ тарж байгаа ш. Тэнгүүт нь би манай тэр спиннинг модны хоёрын тэнд нэг HR бизнес ч үлээ спиннинг тим газар байсан. Тийшээ явахдаа болохоор би бас л дугуйгаа жигээд явж байгаа ш. Тэгээд спиннинг чинь бас л дугуй ш. Тэгээд тэрийг ороод ингээд ярамдаа бүр 2 анги мэнг ухсруулаад суудаг байсан заяа. Нэлийн хөдөлгөөнтэй ингээд чин сэтгэлээс идэг хөлс бүр ингээд амар асгардаг. Тэгэл тэрнийхээ хажуугаар ингээд лимонтой усуугаал, чай өртөө усан суугаал бүр хичээдэг гэсэн. Тэгээд ингээд баг 3-4 сар яг тэр хэмнэлээр явдаг хгүй юу. Тэгсэн чинь би яасан гэж бүр ингээд нэг ч килограмм асаагүй заяа. Тэгсэр нэг бүр ингээд улам ингээд хөөцөн юм шиг санагдал. Тэгсэн чинь фэйсбүүкээр нэг юм явал спиннинг ингээд амар удаан жигэдсэн хүмүүс ингээд хөлн өвдөг нь ингээд зөөлөд мэдэн гэмтэй гинтлийн имлээс тасархаа боллоо гэж нэг тиймэрхүү мунждаг байхгүй юу. Шалтак хайжсэн үн чинь тэгэл шууд спиннинг хайсан. Спиннинг орхингуудаа дугуйгаа дангаар нь жингүүтээ хоолны дэглэм байж эхэлсэн. Тэр хоолны дэглэм гэхэд ч бас хэцүүсээ бүр үнэхээр хэрэг дэглэм гэх юм уу. Энийг ингээд буцаж таргалсан шалтгаан тэр дэглэмээс болсон шүү. Тэгээд дээрэс нь одоо ингээд зориглоод буцаад ингээд турж эхэлж чадахгүй байгаа. Айцсан бүр тэр амар бодол маань ч гэсэн одоо энэ ярих чаанаас болсон заяа. Тэр нь ингээд юу байсан бэ гэхээр зүгээр л юу ч идэхгүй байх заяа. Гэтэ юу ч идэхгүй бол биш. Би ингээд өглөө 7 гээд ингээд ажилдаараа очлоо. Шууд баг өдөрт идэх хэвээр бүх юм иддэг гэсэн заяа. Урдаа ингээл 2-3 ингээл идэх юм тавьж байгаа л тэд нар сайн ч юм биш шүү дээ. Би дандаа өглөө нөгөө CU мивгээс ингээл юм авч идчихэж байгаа шүү дээ. CU орол нөгөө савлзуу хоолнууд идэж шүү дээ. Тийм аваад баавал хотдог авал их хүссэн бүх юм яг өглөө 7-8 үед ингээ бүгдийг иддэг заяа. Тэр өдөржингөө ингээд уснаас өөр шингэнээс өөр юу ч идэхгүй. Тэгээ бүр ингээ хаяа бүр амар үлэх юм бол KFC яг манай ажлын хажууд идэгс ахгүй юу. Тэгээ KFC-ийн нэг юм 7 ширхэгтэй нагет гэ байдаг штэ. Тэрнийг авч иддэг заяа. Идэхтэй зөв бүгдийг идэхгүй ингээд. Тэр чин 7 ширхэг жижиг юм аа штэ. Тэр ингээд 2-ыг идээл болдог ч юм уу. 3-ыг идээл болдог ч юм уу. Хийж явдаг заяа. Өдөржингөө усуугаал. Тэгээ тиймэрхүү үедээ бараг 5-6 литр ус удлаа уудаг гэсэн баг заяа. Тэгээд тэгсэн чинь би сарын дотор бараг 15 кг хасцсан. Амар хурдан заяа. Ингээ хоолны дэглэмт нээсч болж байгаа юм. Тэгээ дээрэс нөгөө спиннинг чинь ингэдэм байлээ шүү. Хиндээ бол турахгүй заяа. 3-4 сар бол явсан үнийг амар турахгүй. Спиннинг чинь ингээд хамаг болчингуудыг чинь ингээ хөөлгөөд улам ийм бүдүүн болцсон юм шиг юм мэдрэмж өгд юм билээ. Өөдөө тэр спиннинг бүнгээд амар хурдтай ингээ болчингуудаа ажиллуулж агаад болчингууд тэр нь буцаагаад ингээ шалж агаад ингээ хөөцөн байсан буугаад ингээ турцсан юм шиг болчт юм билээ. Турчт юм билээ. Уул нь бол спиннинг хийж байгаа үедээ турц исэн юм байгаа хгүй. Тэрийг мэдэхгүй бид нар булчин ингээд хөөгөөд өөх нь хайлаад байгаа юм мэдэхгүй.
турахгүй байна булам л тавлаад энэ спининг худлаа юм ингээд гарчт юм билээ шүү дээ. Тэгээд би спининг бас хийдэм байх гэж мэдсэн байхгүй яа. Тэгвэл спининг гүүгээр ингээд өмнө нь тиймэрхүү ингээд бас юу ч хийдэггүй ингээд хоолоос ээж мэдчихсэн юм ингээд өмнө нь 10 жил их сургуультай зөндөл хийжсэн байгаа шүү дээ. Спинингийн хаяалыг сарын дороод нэг тийм болчихгоо угаасаа л спинингтэй холбоотой байсан. Тэгээд идэж байгаа юмтай холбоотой байсан. Энэ л та миний турах арга юм байна. Би өглөөдөө ингээд 10-аас өмнө бүх хэмаа идий. Тэгэл тэрнээс хойш гүрий хийгээл заяа. Тэгэл нөгөө дугуйтайгаа бол дугуйгаа жисээр л гаа тэг хажуугаар нь хоолны дэлгэмээ барьсаар л гаа лимит явах төдийд хооллоодсэн заяа. Тэгээд би хаяа халуус мосонд орно штэ. Яг тэр дэглэм үеэртэй халуус мосонд орж аваад гинт ингээд ухаан алдах гэдэг ингээд толгоомлох ирдэг заяа. Халууснаас амар хурдан гарч ирэл орон дээр хөвтөл дүүгээ дудаал дэлгүүгээрээ чокопо авчираар ингээд сахар унчиж байгаа хгүй ингээд одоо би тэрийг сахар уналт байсан мэний тийм жаа тухайн үед бол ингээд өлдөөд ингэж ингээл бодож байгаа штэ. Тэгэл дүүгээ дудаал газ ундаа аваад газ чокопо аваад газ шоколад аваад сникерс аваад гэл цаараа гүүгээрээ гэл заяа. Манайд ингээд гараал бүр ингээд баахан чихэрлэг юм аваад ингээд хаяа штэ тэр чинь ингээд сартаа нэг миг удаа ингээд суурин дээр ингээд 3 4 чокопо идэл даасвал жүүс мүс бүгдийг нууж муугаал заяа. Тэгээд амар ингээд гоё болол тэгээ шууд хамаг хөлсмөс гараад тэгээд ингээд унтдаг заяа. Тэгээж мэж чи одоо ингэж байлаар турж мөрхө болооч гэл намайг загинжсэн гэсэн би ерөөс хүлээж авдаггүй заяа. Тэг турж байгаа л үний юм чинь гэл ерөөсө тоодгүй заяа. Яг тэр зарчмаар явсан 30 ил хассан шал өөр болсон. Тэр нь ингээд маш богино хугацаанд л намайг бүдүүн байхад уулцсан хүмүүс бүр хүүг чи ямар урд турсан гэл. Тэгэл чи яаж тураад ангууд би нөгөө нэг амар харигс хоолны дэглэм угаасаа хэлэхгүй шүү дээ. Дугуйнаа л тураад байгаа шүү дээ гэл заяа. Гэтэ дугуй унах бол надад үнэхээр нөлөөсөн. Тийм. Дугуй унаад улам илүү тэгж хурдан тураад исэн гэж бодож байгаа байхгүй. Дугуйнаа л тураад байгаа шүү дээ. Гэлэн чинь 30 ил хүрээд ирсэн чинь хүн чинь ингээд бүр ямар ч дэглэм ингэ явахаа байж тийм байлээ. Чи 96-аас март тэнгууд 96-аас чинь 30 ил хасчихгууд 66 мурга хавцаа болчихж байгаа хгүй. Үед ингээд би гоё болсон байсан заяа. Бүр үнэхээр гоё нөгөө хөх үзэг хэсэгт гэж бүр амар жижигрээгүй яг л гоё ингээд турцсан байсан. Тэр хүмүүс болохоор амар гоё турцсан байна гэж хэлдэг заяа. Тэгтэл би ингээд ярьж байгаа гэл бүр ингээд өөрийгөө ингээд чин дарах болгонд бол энэ ч мухаа тэр нь ч мухаа гэл өөрийгөө дандаа голол заяа. Голж байгаа юмнууд нь гизээ хэсэг ингээд амар тийм таргалцсан байж байгаа юм чинь гизээ хэсгээрээ турсан ч гэсэндээ нөгөө арьсан нь байж байгаа шүү дээ. Тэгэл сул унжаал ингээд ер нь л амар сул арьстай болохоор тэд нар ингээд байж байгаа. Тэгэл энэ гарны нөгөө нэг юм энэ хэсэг ингээд барьж үзэл болоог байна гэл ингээд явж идэг. Яагаад би ингээд амар арга байна гэж хайж байгаа. Herbalife гээл зуршаад үзлээ. Herbalife тохирдог хүндээ амар тохирдог юм байлээ. Гэхдээ надад бол яг тийм тохирдог гэж бол билэхгүй заяа. Гэхдээ тухайд ингээд видео сүүлийн жилийн үеч байлоо. Онлайн тийм Herbalife-ийн группүүд нэгдэл хоорондоо фон гээл уралдаал заяа. Бол амар яваа л гэдгээс тэгэл багийнхаа хамгийн өндөр жинг хасж байгаа хүн болоод яваа гэдгээс заяа. Хүүхэн бэлэг аваад. Тэгэхээр би яг л тэр нөгөө ном журмаар нэгдсэн. Өглөөний нэг 3 цай мэж үлээ тиймэрхүү муудаг гэсэн шүү дээ. Тэрийг нуугаа. Тэг өдөр нь хөнгөн жимс ногоо идэл мөл уудаа. Би бүр яг тэгэл явдаг. Тэгэл нэг хөдөлгөхгүй байсан юм маань хөрх 2 3 4 гэж хөдөлж эхлээл. Хамгийн аимшигтай ингээд би нэг удааны бүтэн хоол идчихлээ гэж бодоход л маргааш нь шууд 1-2 нийл нэмждэг. Тэгэл би нөгөө нэг 1-2 нийлээ хасгаал дахиад эхэлдэг ингээд амар буруу аргаар ингээд турж байгаа болохоор жохон хоол идсэн ч тэр шууд калори болоод миний биед ингээд нөөцлөгдөд байгаа байхгүй. Тэгээд ингээд бас Herbalife-аны 2 3 4 кг л хассан баха. Тосоохгүй тэр Herbalife юмнууд уугаал яваад байгаа. Тэгсэн тухгүй. Энэ чинь би ингээд шууд за одоо яста тасгал хийгээд амар алхах төрсөн заяа. Алхаал. Тэгээ уусаа тэр нөгөө Herbalife-ийн тэр нөгөө марафонд чинь ингээд өдөрт тэдэн мянга алхсан байх хэвээр мостой гэдэг нэг тиймэрхүү мэдвэс ахгүй. Дугуйтайгаа цэцэрлэг төрүүлэн бүр өглөө амарч исэн өдрөө ч юм уу тиймэрхүү өдрөө дугуйтайгаа гэрээсээ цэцэрлэг төрүүлэн жийж очиод дугуйгаа үйж агаад ингээ халахтай заяа нөгөө том тойрог байгаа штэ тэргээр ингээ 2 тойрдог эсвэл тэгэл гэрийнхэн тэрээр ингээ бас тойрдог ер нь бол амар их халахтай гэрлөөгөө халахтай ажлуугаа халахтай хаяа тийж мэгдэг болоод алхалт чи ер нь бол тураад юм билээ штэ эзэн чи ингээ 6 болсон 6 болсон чи хүмүүс бүр хөөх чи бүр амар турч одоо ингэ болно хөө юм уу гээд би өөрөө амар том ястай байхгүй юу тэгсэн ч гэсэн ингээд болно штэ чи бүр амар турцсан байна одоос том ухаараа 9 мэг хойш харагдаж шүү гэлзээ тэгсэн ч гэсэн би итгэхгүй би турна гэлзээ нөгөө хоолны дэлмээ байр саарлага яаж тийм удаан энэ процесс ингээд бараг жил гарan үргэлжилж байгаа штэ яаж тийм өгчихгүй ингээд яваад байгаа заяа хоолээсаа ийм эцэн би бүр 49 кг болсон. Тэгэд н гарны нөгөө бугууны хэсэг иймхэн болж болоод хүмүүс хүүээж ч амар турчиж одоос том ухаарагдана. Хэлээ. Ер нь бол жоохон гоё бол харагдах болж эхэлсэн заяа. Марч бүхс байхгүй ингээд зүгээр л юм шовтон дөрвөлжин юм туранхай юм болж эхэлсэн заяа. Бид ингээд амар дуртай байсан. Хамгийн гоё юмнууд нь гэх юм бол өссөн хувцас өмсөлтэй. Дандаа ингээд өмнө нь дэлгүүр мэлхүүр ямгууд том ярьсмаар дуусцсан ингээд хүмүүс нь тэгдэг гэсэн чинь тэр үед ингээд дэлгүүр мэлхүүр ямгууд чамаа таарах тийм жижиг ярьтмаар байхгүй юм байхгүй гэлээ. Тэгэл би бүр баярлалаа
бол юу гэсэн бэ гэл нөгөө үгээ дахиад сонсч мосгоол заяа. Чамд таарах октодын арзмаар дуустуу гэж мэгэл заяа. Тэгэл би бүр ингээд тиймэрхүү үг сонсч байгаа юм билээ. Тэгэл өөртөө зориулж юу бөмбөө авч өсгөдөө готл мотомсдох хүн биш байсан хгүй. Ингээд тэр үед ингээд өөртөө өсгөдөө готл мотл аваад юу бөмбөө аваад талаас болоо юмсдаг болж эхлэв. Хүн чинь ингээд гоё болох тусмаа улам гоё болох гол гоё нүрээ бодъё гээл гоё бодгонууд авч эхлээл үсээ гоё болохыг гээл үсээ гоё бодуулаад хумс би амьдралдаа бодуулж үзэг үн чи хумс бодуулдаг болж байгаа хумсаа их хумс хийлгдэг болж байгаа тэгэл сормоос хийлгдэг болж байгаа ингээл ер нь бол өөрийгөө бүр ингээл аим гоё ойлгоод тэнгүүд миний эрүүл мэндийн асуудлууд үүсч эхэлж байгаа. Чин тэгээд хитрхи удаан тэгээд яваад ирэхлээр бүр ингээд аим стресстэй тэгээд нэг удаа ингээд нэг идчих юм бол би цосгоо болсон заяа. Өөр идэх биш. Бүр ингээд хитрүүлж иддэг болсон гэх юм уу? 3-4 юм идчихэж ингээд цаддаг. За нэг төрлийн юм идэх чадхаа болсон. Хаяа амралтын өдөр гэртээ ингээд хийж явахдаа хоолноос өмнө хоолоо баг буцлаад нөгөө хоол нь баг болохын болж явах хүртэл би надад чинь чадахгүй гэх юм борцоо хөрөөс юм авч иддэг юм амар иддэг болсон. Тэгж идэл ирсэн ингээд гифт чинь ингээд юу ч хийхгүй хоолоо ингээд эзэндээ гівшэл ингээд гифтэл заяа. Тэгж яж байгаа л Австралид ирэхээс нэг 5-6 сарын өмнөөс эхлээл би амар таргалж эхэлсэн. Энэ болохоор би нөгөө мэйлмээ бүр барьж чадгаа байсан. Дуугаач би унахаа байсан. Бурцсан болохоор гээд бага ингээд хуучин амьдралд орж эхэлсэн. Өссөн үедээ гараад иддэг. Тэгээд өглөө нэг амар бүх юм идэхэ болонгуудаа баг идээл өдөр идээл орой идээл ингээл яваад яг л нөгөө хуучин амьдралынхаа хэм маягаар ингээд явж эхэлсэн. Тэгсэн чинь би бүр асар хурдтайгаар буцаад ингээд 60-д болсон заяа. Миний толгойд ямар бодол зүүсэн байсан гэхээр за би угаасаа турдаг аргаа мэдх юм чинь. Дахиад жоохон хоолоо идчихэж жагаад тэгэл буцаад хоолоосоо чи нэг дууган чи гэл ингээд бодож эхэлсэн баггүй. Юмнуудаа идээл ямар ч дэглэм барихаа болоод тасгал хөлгөөн чихээ болоод дуугаа авахаа болоод ингээд жаад дахиад нэмэгдэн 70-д болсон. Одоо би юу н жоохон полио гэд бодож байгаа хгүй. Тэсэрний би юусоо эхэлж чадахгүйсэн заяа. Буцаал нөгөө амар хоолоос байна. Тэгэл буцаад бүр гар марч чичирдэг тэр юмнууд нь эхлэн гэж бодоол. Юусоо эхэлж чадхаа болсон. Тэгэж яжгаад эхэлж чадахгүй явсаар агаад 80 кг хүрсэн. Кг хүрсэн чинь заал нөгөө юм болж ийн гэдгийг бүр ингээ мэдсэн маш угс 80 кг хүрч байгаа юм чинь. Тэгээ би Австрали руу ирсэн. Килограммда 70-80 хооронд байхад ирсэн. Тэгээд Австралид ирсэн чинь би 2 сарын дараа үзсэн чинь 85 маа болоод ер нь нэмэгдээл. За одоо ерөөсөө үрийгэл фитнест бүртгүүлж байгаа байхгүй юу? Дугаар нь ингээ амар урт цагаар ажилладаг болчих эхэлсэн. Ажил маань ингээ цосоо хийдэг юм зөөгчийн ажил байгаа байхгүй юу? Нөөний чикний маань ажил. Чигүү тийм амар ирүүлэн түүж идэхгүй байгаа ч гэсэн ингээл хөрхөн Монгол байдгаас бол арай дээр ингээл хооллоод яваад байгаа шүү дээ. Тэгээд очин бүр 1 грамм хасгаа болцсон. Энэ процесс чинь ингээ 1 жил болчиход би одоо Австралид ирээд болох жил 4-5 сар болж байгаа байхгүй юу? Би чи ингээд нэг оюутны визатай тэг оюутны даатгалтай болохоор за нэг ингээ эрдэс мэрцээ хүмүүс шинжилгээ өгж үздэг гэдэг хэлэн би эрдэс минералын шинжилгээ ингээд өгөх болоод GP дээр очиод ингээд шинжилгээ өгдөг байхгүй 2 хоногийн дараа ирээ хариу аваарэ гэдгийгсэн. 2 хоногийн дараа эмнийг эмчдэр нь цаг бүглээд очисон чинь бид нар чиний шинжилгээг харлаа. Тэгээ ер нь бол витаминууд бол нэлээд дутагдaltaй байна. Д витамин нь бол амар бага байна. Ийм бага байна гэжсэн. Чи ингээд ахын ингээд айгүй удаан юм бамбайн дутагдaltaй явсан байна гэдгийгсэн баггүй юу. Бамбайн дутагдал ингээд чиний яг ингээд шинж тэмдэг болон ингээд байгаа байдал болон шинжилгээнд дээр чи хараад Hashimoto төрөл юм байна гэд надад тэгсэн. Яагаад би турах байгаа юм бол гэл тэрнээс өмнө айгүй их хайж байгаа шүү дээ. Би ингээд авчи ерөөсөө 1 кг турахгүй байна гэл тэнгүүд бамбаага үзүүлээ чи бамбай чи юм шиг байл айгүй тийм юмнууд уншдаг байсан ч гэсэн ерөөсөө үзүүлж байгаагүй жагаад эмчээс ингээд тийм үг сонссон чи ингээд шууд ингээд бодчихгүй. Тэгээд тэр маань Hashimoto-гийн тэр бамбай дутагдал нь болохоор амар хурд ядардаг. Бүр юу ч хийхгүй байсан ч ядардаг. Тэгээд айгүй дархлаа сулрна. Тэгээд дээрэс нь бүр ингээд ус нь ч таргална. Тийм болцсон. Тийм шинж тэмдэгтэй тийм өвчин болж тарсан баггүй Hashimoto гээд. Тэгээ би эмчээс асуугаад би ингээд угаасаа амар ингээд жин нэмсэн юм аа. Тэгээс яваад ингээд турсан юм аа. Тэгээд энд ирээд ингээд амар хурдацтай ингээд жин нэмсэн юм аа. Ирэхээс өмнө ч ингээд нэмий эхэлсэн байсан гэж жаа. Тэг угаасаа харагдчихна. Hashimoto ер нь бамбайн дааврын дутагдал ингээд буруу хооллолт юмнаас ер нь эхлэх гээд идэг аа. Тэгээд ингээд амар хоолны дэглэм өөрийнхөө бамбайн даавраараа айгүй оролцсон байна. Тэгсэн баггүй хоолны дэглэм ингээд айгүй хан барьсан болохоор ингээд бамбайн даавар чи ялгархаа болцсон байна. Ийм байна гэд юм хүмүүд надад хэлээд тэгээ чи одоо энийг эмчлэхгүй бол чи бүр ингээ 24 цаг юу ч идэхгүй ингээ бүр ингээ юу ч идэхгүй ус жуухгүй байсан чи турахгүй. Бүр яасан ч яаж чичээгээ чи турахгүй гэд намайг тэгсэн. Бамбай юм бол угаад эхэлсэн байгаа. Ер нь бол эмчилгээг бол эхэлсэн. Бамбайн дутагдaltaй хүн бол угаасаа таргалдаг. Бамбай илүүдэлтэй хүн болохоор турдаг.
ийм юм билээ. Усуусан ч таруулаад дэглэн ч юм уу тасгал хөдөлгөөн хийгээд ингэж яхад турахгүй байгаа болвол бамбаан даавраа нэг шалгуулад үзээрэй. Ер нь нэг эрүүл мэндийн шинжилгээ өгөөд үзэх хэрэгтэй. Буруу хооллолтын хэм маяг хэтэрхий амар хүнд ингээ хоолны дэглэн барих, буруу хооллох, буруу тасгал хөдөлгөөн хийж ингэж өөрийнхөө биеийг зүгээр гамгүй ингээд байлгасны хор уршиг нь миний ингээд биеийн дээр өвчин болоод ирж байгаа байхгүй юу? Би одоо амар зовж хассан жингээ бүгдийг нэмчихсэн заяа. Бүгдийг нэмсэн. Тэгэл одоо тэр нэг жингээс 1 2 гэ буурал хаяа нэмэгдэл ингээл явж байгаа. Бүхэндээ хэлэх гээд байгаа юм маань болохоор буруу замаар, буруу арга барилаар, бүр харгас дэглэмээр битгий тураарай. Би бас энэ хугацаанд ингээ зүгээр ингээ байхгүй бас нөгөө онлайнаар ингээ тураадаг ингээ хөтөлбөрүүд байгаа штэ. Ийм заан бацаг тарганы матцаг, ходоод цайлгаан, австай цэвэрлэгээ. Тэд нар бол нөгөө бага хэмжээгээр хэрэглэхэд бол зүгээр л дээ. Гэхдээ ингээл хүн ингээд өдөр бүрээ өөрийнхөө гизэг цэвэрлээл, таргуугаал ингээд байхаар чи ингээд нэг тийм төхөөрөмжтэй бас биш юм шиг санагцсан. Яг тарганы хувьд бол сайн мэдгүй ямар ч нэг бага хэмжээгээр өдөртөө хэрэглээд явахад бол болох байх. Тэгээд тэр нөгөө гиз ходоод цэвэрлэх юм ч гэдэг юм уу те тураадаг бүтээгдэхүүнүүд бол нэг биш юм шиг санагцсан. Ямар нэгэн юм ярих гэж байгаа бол цөөхөн хоногоор турших ч юм уу те эсвэл одоо хайж байгаа хамгийн их хооллолттой дэглэмийг сонгож байгаа. Өдөрт 2 удаа хооллно. Тэгтээ ийм мэднэ. 1 удаа ингэн эсвэл бүр ингээд 12 шиг ногоон айлын мэднэ ингээд би бүр тийм нэг сургалтанд турцсан чи өдөржингөө зөвхөн 12 шиг ногоон айлын мэднэ гэдэг тийм тэгтээ бүр ингээд хөөсөөр ингээд бөөлж димлээ. Хөөс ингээд амн дээр гарч ирээд ногоон айл амар их хийдэг ингээд хөөс ингээд сахраад бүр тэгдэм байлаа заяа. Чиний харгас чанга хатуу аргаар жин хасна. Тэгээ хурдан жин хасна. Тэр чинээгээрээ хурдан жин нэмэн заяа. Болоод ингээ өөр төр ингээ баталцсан сууж ин. Тэгэхээр ингээ та бүхэн маань бариад тураад байгаа юм шиг боловч тэрийг насан туршдаа биш юм аа гэхэд ус тэр насан туршид баригдах боломжгүй. Тэр чиний бие тасаа чи тэр дэглэмдээ юу ч идэхгүй байх дэглэмдээ тасаж эхлэх бараг юу ч идэхгүйсэн чи таргалдаг болж эхэлнэ заяа. Тэгэхээр багаар хоололдог, зөв хоололдог. Тасал хөдөлгөөнийг зөв хийдэг. Ийм л дэглэмийг олж сонгоорой. Ийм л турах арга замыг сонгоорой. Бити ингээ шууд нэг дор ингээл шинжил болох чинь одоо 10 ил хасна. Мартин 8 болох чинь 20 ил хасна гэл ингэж явдаг дэглэм бити хийгээрээ тэгээд урт хугацаанд жилийн дотор ингээд багаар хасах иймэрхүү аргуудыг сонгоорой. Бол ингээ хаширсан хүн байж гин. Одоо би ингээд ямар ч хоолны дэглэм тасал хөдөлгөөн надад наалтгай байсан гэдэг шиг миний би ингээд айл хэзээ тэр 2 жилийн өмнөх тэр татвар дэглэмдээ тасцсан байгаа байхгүй юу. Тэнгүүд би ингээд яг л тэр дэглэм эсвэл тэр дэглэмээсээ дордуулсан юм хийхгүй бол ингээд турахгүй ийм нөхцөл байдалд ингээд миний юм ах байдаг сураад бүр тасцсан заяа. Тэнгүүд би одоо болохоор өвчнөө эмчлэе. Тэгэд энэ нь ингээд эмчлэгдээд эмч одооноос хоолны дэглэм барьж болно. Одооноос ингэж болно гэсэн үед нь би ингээд багаар өөрийгөө хүчлэхгүй эхлэе гэж бодож байгаа. Өөрийгөө туранхай байсныг харж үзсэн учраас бид хүн бас туранхай байхдаа ямар гоё харагддгүй, зэгцтэй гоё байдгүй гэдгийг мэдсэн учраас дээж ингээд удаан хугацаа ороолаа ингээд жин нэмсэн байгаа шиг байгаад байх хүсэхгүй. Утгаан л турж эхлэхийг хүснэ. Тэгээд одоо эмчлэгийг харуулад тэгчний хугацааны дараа би ингээд тэдэн килограмм баслаа гэд оруулахыг би мэдгүй. Ямар ч гэсэн нэг л өдөр би тэмчлэг хийх л болно. Тэгний ингээд нөгөө нэг хаяа ингээд гоймоо идэх ч юм уу эсвэл нөгөө амтд идэх бичлэгнүүд байдаг. Та тэр бичлэгийн доор ингээд бүдүүн гэл зөндөө тийм бичдэг зэ хүмүүс. Тэгэл би бол би тийм комент надад их бити ирээсэ гэж бодож байна. Яг л угаасаа ингээд өөрөө харгас хатуу турсныхаа орыг амсаад явж гин. Хүмүүсээс бас нэг тийм шүмжлэл ч юм уу тийм дормжлол сонсоод байхыг бол нэг хүсэхгүй байна уу. Нартай нээл хэлэх гэсэн юм аа. Хүн бол турж болд юм аа. Хүн бол турч чаддээ. Турхан ч хэрэгтэй. Ингээ хасах 8 гоё харагдана. Чи өөрийнхөө хамгийн харж болох хамгийн гоё дүр төрхийг харна. Тэглээгээд чи тархан байхдаа ч гэсэн зүгээр шүү. Өдөн байхлаа гээд хүний тоноос хасагдчихгүй. Өдөн байлаа гээд чи муу хүн болчихгүй. Хизээний өдөр гой сайхан болно гэдэгтээ итгэж байхад чин чамд итгэхгүй байгаа хүмүүс бол арасаа чамд хамаагүй шүү дээ. Чи л өөртөө итгэж чахад болоо. Тийм байна да. Бүр хитрхийн нурчлаа. Ямар ч гэсэн миний турж байсан түүх юм. Тэг таргалсан түүх маань юм. Тийм болохоор дундуур нэг юм хүн дурлсан юм а яриад байсан бас шалтгаан гэх юм бол зөв мотивац аваад гэх юм уу. Тэр үед бол надад бол тэр бол зөв л мотивац болж чадсан байхгүй юу. Тухайн үедээ би ингээд буруу арга барилаар ингэж турсан ч гэсэн тухайн үед би өөртөө амар ажралтай happy үнхээр гоёсэн. Одоо ч гэсэндээ би ингэж хайргуу ажрал үгс үг биш гэхдээ ээж ингэ жоохон жингийлүүдэлтэй хахаар өөртөө итгэлгүй байдал бол нэмэгдэн өөртөө итгэлгүй болохоор энэ гоё оронд байгаа ч гэсэн гадуур гоё хөссөн хуцаа өмсөд ингэж гоё ингэ яваад иж чадахгүй байгаадаа ингэ гутган. Гэтэ зүгээрээ өдөр нар гарнаа гоё болноо. За тэгээд өнөөдрийн маань бичлэг болохоор ерөнхийдөө ийм байлаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Тэгвэр баяртай. Subscribe дарахаа битгий мартаарай.